За тавлын сайн уу манайхаа. За. Хай манайхаа сайн уу? Сая баг зэргийн осол гарлаа. Камераа тэгшин байрлуулчих. За өнөөдрийнхөө влог дээр би та нартай Австри дахь дотор байрны талаар танилцуулах болно. Тэгээ Австрийн дотор байрны талаар болон тиймэрхүү Австри дахь амьдрах орчны талаар мэдээллүүдийг маш олон хүмүүс тийм асуусан чатууд Instagram-аар болон Facebook-ээр ирдэг. Тэгээд би тухай бүрд нь болохоор амар урт дэлгэрэнгүй бичих гээд асуудалтай асуучаас би ингээд влог гинэ гэж амласан байсан учраас одоо тэр влогоо хийх гэж байна. Тэгээд та нар мэдж байгаа. Би дотор байранд амьдардаг. Миний амьдардаг дотор байр болохоор дотроо 2 хүний ортой. Тэгээд галтгоо болон 0 дотроо байдаг ийм дотор байрны байр байгаа. Хамгийн гол нь ихэнх дотор байрнууд болохоор 0-ыг хуваадаг ч юм уу эсвэл галтгоогоо хуваадаг тиймэрхүү төрлийн байдаг. Манай хувьд болохоор яг нэг өрөө байр шиг тийм дотор байр. Би энэ дотор байранд одоогийн байдлаар яг засвар хийгдснээс нь хойш л орсон. Намайг анх орж ирж байхад болохоор амар тийм дээр юм модон тавилгатай байсан. Тэгээд яг намайг ирэхэд энэ орон яг шинээр орж ирээд энэ тавилгууд бүх юм шинээр орж ирж байсан учраас би айгүй хавцтай. Яг шинэ матрасан дээр шинэ орон дээр иржсэн гэсэн. Тэгээд яг миний байгаа дотор байрны хувьд болохоор би 2 хүний өрөөнд байдаг. Zwei Bettzimmer гэдэг энэ манай өрөөний охины ор. Тэгээд энэ болохоор миний ор. Та нар маш олон влог дээрээс үзсэн учраас би дотор байрныхаа хэсгийг үзүүлэхгүй. Та нар бусад влог дээрээс хараарай. Манай яг тэр булан тойроод галтгооны хэсэг маань байдаг. Тэгээд бас 0-ийн өрөө маань байгаа. Тэгээд үүдний хэсэгтээ шкафтай гэх мэтлэн дотор байр маань байдаг. Мөн хамгийн дээдлийн давхар манай байр маань өөрөө 7 давхар. Тэгээ хамгийн дээдлийн давхарт маань болохоор хичээл хийдэг өрөө байдаг. Тэгээ зурагт үздэг өрөө байдаг. Маш том LED дэлгэцтэй. Тэгээд мөн амар том террасатай. Тэгээд дээрийн давхартаа гоё парти хийж болдог. Мөн танхилдаг өрөө билүүдээ нэг тийм өрөө байдаг. Тэгээд дээдлийн давхартаа мөн саун байдаг. Мөн төгөлдөр хуурын өрөө байдаг. Мөн томоохон хэмжээний галтгоо байдаг. Одоо нөгөө өрөөнд дотроо хахад бид нар болохоор пэч байдаг. Тэгээд хөргөж байгаа. Тэгээд мэдээж 85 угаалтуур плетдэг байдаг байгаа. Дээдлийн давхарт болохоор back oven байдаг. Шарах шүүгээд. Тэгээд дээдлийн давхарт мэдээж том зайтай учраас бөөнөр хамт хоол хийх ч юм уу тиймэрхүү боломжийг бүрдүүлчихсэн байдаг. Хамгийн доотлын давхарт маань болохоор юу байдаг вэ гэхээр угаалгын хэсэг байдаг. Wash küche гэдэг угаалгын машинууд ингээ өрөө тавьсан. Манай байрны хувьд болохоор 4 ширхэг угаалгын машин, 3 ширхэг хатаагч машинтай байдаг. Тэгээд ер нь бол боломжийн хүрэлцээтэй гэсэн үг ч заримдаа л жоохон хүлээх шаардлагатай болдог болохоос ш. Тэгээд яг юм угаахад болохоор дотор байрны нэг онцлог нь та мөнгө төлнө. Картаараа төлөөд угаана. Гэхдээ өмнө нь болохоор нэг угаалт нь 1 евро 10 цент гэдэг байсан бол сайхнаас нэг угаалт нь 2 евро болж хэлсэн байгаа. Тэгээд тийм болохоор би угаах юм амар их овоолж байгаа. Нэмс угаадаг мөнгөөр нь ялгаж байгаа. Тэгээд хажуухан талд нь болохоор фитнес өрөө байдаг. Тэгээд тэр фитнесийн өрөөнд нь болохоор гүйлтийн зам, теннисний ширээ, тэгэл нөгөө хүнд юм өргөдөг эсвэл нөгөө заваар хичээлдэг хүмүүс ийм татаж матдаг. Тэгээ спиннинг гэдэг гих мэтлэн зүйлүүд бол доотлын 0 давхарт маань байдаг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол амьдрахад маш таатай. Тэгээд энэхүү дотор байр маань болохоор 265 евро. Гэхдээ би бас сонсч байсан яг одоо миний байгаа өрөө болохоор бусад өрөөгөө бодвол жоохон томдоо ордог учраас төлбөр нь жоохон үнэтэй байдаг гэж сонссон. Гэхдээ би яг сайн мэдэхгүй байна 100% үнээс гэн. Тэгээд дээрээс нь интернет нь болохоор байрныхаа интернетийг авч болдог. Гэхдээ байрны интернет маань надад таалагдаагүй учраас өрөөний охинтой нийлээ бид 2 хувийн интернет авдаг. Тэгээд тэр интернет маань сарын 16 евро төлдөг. Тийм байна. Тэгээд
Мэдээж дотор байрны нэг онцлог нь болохоор тог, уус, цахилгаан болохоор химитгүй хэрглэж болдгоороо онцлогтой. Бас миний нэг мэддэг дотор байр гэх юм бол миний мэдх бараг хамгийн хямдхан үнэтэй дотор байр Австрид байгаа. Тэгсэн хамгийн ая тухтай бас байж магадгүй тийм дотор байр болохоор манай Отгоогийн амьдардаг дотор байр байгаа. Манай Отгоогийн амьдардаг дотор байр болохоор мөн адил Вихаст гэдэг тэр компани бас нэг салбар дотор байр. Тэгээд Хайнбургер Штрассе дээр байдаг. Тэгээд тэр дотор байрны хувьд болохоор дан эмэгтэй оюутнууд байдаг дотор байр. Тэгээд давхартай 6 өрөөтэй. Тэгээд 6 өрөөнд нь тийм 6 өрөөтэй. Тэгээд тэр давхартаа тэр 6 өрөөнд дотор байгаа хүмүүс дундаа нэг галтгойтой. Тэгээд мөн 2 ширхэг 0, 1 ширхэг дүүштэй ийм давхраараа 1-0 ингэж хамтдаа хэрглэж нэг галтгойг хамтдаа хэргэлдэг. Тэгээ өрөө алган дотроо угаалтууртай одоо толтой гэсэн үг тийм байдаг. Тэгээд давхартаа нэг хүний нэг өрөөтэй. Тэгээ бусд нь болохоор 2 хүний өрөөтэй байдаг. Тэгээд тэр дотор байрны онцлог нь болохоор нэг хүний өрөөнд байна уу, 2 хүний өрөөнд байна уу ялгаагүй нэг орныхоо мөнгөийг төлдөг. Орныхоо үнэ нь болохоор дээрээ 215 байсан. Яг одоо хэд байгааг нь би компьютер дээр суугаад та нарт илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч яаж хайдаг талаар тайлбарлахтаа хэлж өгье. A few moments later. Хай. За булгаан тур гарчаад ирлээ. Тэгээд гарч хүнсний юмудаа цуглуулад намаанатай хальт хавлцаад хятад дэлгүүрээс тэгээд орж ирээд хоолоо ичээд ажиллаа хийгээд тэгсээр л одоо орой болчлоо 10 цаг болж байна. Тэгээ яг одоо та нартаас бичлэгээ өргөх гээд бас компьютер дээрээ суугаад хаанаас хэрхэн ямар хуу мэдээлэл авч болтойг оюутны байрны талаар гэсэн ерөнхийдөө товчхон мэдээлэл хүргэн компьютер дээрээс тэгээд та нар одоо компьютер руу анхаарлаа хандуулаарай заяа. За ингээд бүгдөө яг одоо дотор байрны талаар мэдээлэл хай. Тэгэхээр дотор байрны хувьд болохоор Австрид маш олон төрлийн дотор байрнууд байгаа. Тэгэхээр дотор байрыг болохоор германаар Studentenwohnheim гэдэг байгаа. За тэгэхээр Studentenwohnheim гэдэг тэгээ та аль хотод амьдрахаас шалтгаалаад ард нь хотоо бичиж болно. За тэгэхээр ингээ хотоо бичгээр маш олон төрлийн Wohnheim-ууд гарч ирнэ л дээ. За технээс нь тайлбарлаж хэлэх юм бол за жишээлбэл энэ Milestone гэдэг оюутны байр байна. Яг одоо энэ харагдаж байгаа. Энэ оюутны байрны хувьд болохоор жоохон үнэтэй байр юм шиг надад санагддаг. За ингээ орох юм бол ерөнхийдөө нэлээд сайн ажил хийдэг тийм оюутнуудад зориулагдсан энэ дотроо тавилгатайгаа нэг хүний өрөөнд болохоор жишээлбэл одоо ингээд энэ планыг харж болж байна. Орлоо дотроо дүүштэйгээ галтгоотойгоо тэгээд ортой ингээд ажлын хэсэг талбартай нэг юм бүрэн тавилгачихсан юм байшин байгаа. Энэхүү байшингийн маань одоо энэ өрөө маань жишээлбэл 20 м² байгаа. Тэгэхээр одоо энэний өрөөний хувьд болохоор одоо жишээлбэл захиалъя гэх юм бол ингээд Вин гэж ороод за тэгээд хизээнээс нүүх бодолтой байгаа гэх мэтлэн одоо жишээлбэл ингээд сонгоод тэгээд 2 төрлийн кампус байгаа юм байна. Тэгээд тэр 2 төрлийн кампус Пратер дах юм уу одоо аль нь юм бэ гэдгээ сонгоно. За жишээлбэл Пратера гэж сонгох юм бол майда. За тиймгүүд ингээ гараад ирж байгаа. Нэг өрөө нь одоо жишээлх юм бол 649-оос эхлээд 719 хүртэл байх жишээний. Тэгэхээр ерөнхийдөө бол энийг бол нэг олон оюутан бол сонирхохгүй байх гэж бодож байна. Үнэтэй байдаг учраас. Яг энэнтэй ажиллах Фиц гэдэг бас оюутны байр байдаг. Энэ оюутны байрны хувьд болохоор жижиг өрөө нь үнэхээр жижигхэн. Энэ бас би түрүү жил орох гэж үзчихсэн. Тэгээд нэг хүний өрөөнд 465 евроноос эхэлдэг. Тэгээд нэлийн жижигхэн өрөө байдаг. Гэхдээ яа ингээд нэг давхартай яг одоо харагдаж байгаачлаа. Ийм гоё нийтийн суугаад уулзах хэсэгтэй эндээ янз янзын үйл ажиллагаанууд явуулдаг. Тэгээ спорт өөрөө бүх юмтайгаа юм дөнгөж саяхан түрүү жил ашиглалтанд орсон юм барилга байгаа. Тэгээ өрөөний зохион байгуулалт нь яг түрүүний барилгатай түрүүний оюутны байртай төстэй. Мөн дотроо 0-той ажлын талбар, унтлагын өрөө гэх мэтлийн юм
байгаа. Тэгээ энэ өрөө нь одоо жишээлбэл саяны өрөө жишээл 465 тэгээ дээшээгээ 700 гэж явдаг. Одоо жишээлбэл энэ арай жоохон том метр квадраттай 700 гэх мэтчлэн. За иймэрхүү үнэтэй байшингууд бол байна. Гэхдээ бас хямдхан байшингууд бас байна. Тэгэхээр жишээлх юм бол хямдхан байшинд нь миний амьдарч байгаа байшаа орж болно. Vihast гэдэг байгаа. За энэ сайт руу бүгдээрээ орцгоё. За тэгээ энэ Vihast гэдэг энэ оюутны байрны маань байгууллага маань болохоор олон төрлийн байшинтай. Одоо энэ хаягнууд нь ингээ харагдаж байна. Энэ олон төрлийн байшингууд байгааз. За тэгэхээр эндээс жишээлх юм бол би өөрийнхөө байрыг харуулъя. Тендлергаасэ гэдэг энд харагдаж байна. За ийш орох юм бол за манай байрны дээр түрүүн би хэлсэн айгуу том дээврийн юутай террастай гэж хэлсэн байгаа. За тэгээд нэг хүний өрөө ерөнхийдөө өрөө маань болохоор нэг иймэрхүү байдалтай байдаг. Яг одоо миний сууж байгаа ширээ, миний ард байгаа тавилга, манай өрөөний охиных гэх мэтлээ ерөнхийдөө бол иймэрхүү. Тэгээд зарим нэг юм нь болохоор өрөөний охин бит хоёр маань ярилцаа жишээлх юм бол чийдингийн ч юм уу те ийм болгоос солиод хөшиг мөшиг хийгээд өөрсдөө тогтжуулж бас болсон байгаа. Зя. Энэ байрны хувьд одоо жишээлхэл ярих юм бол 143 гарцныгы байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр 143 хоёр хүний ортой ийм дотроо нь дүүштэй, дотроо 0-той, тэгээд дотроо хоол галтгооны хэсэгтэй ийм байшингууд байгаа гэсэн. Тэгэхээр үнэ нь болохоор 245-аас эхэлж байгаа гэсэн үг. Pro person. Одоо ингээд хэрвээ чи ганцаараа энэ өрөөнд байх эсвэл найз залуутаагаа нөхөртөөгөө хамт байхыг хүсэх юм бол 245-гаа 2-оор үржүүлээд 490-ийг төлнө гэсэн үг. Манай өрөөний хувьд болохоор харьцангуй бусад өрөөнүүдэд бодвол жоохон томд нь ордог учраас 265-ыг төлдөг байгаа. За тэгээ байрлалын хувьд нь жишээлх юм бол байраа сонгохдоо яаж хардаг вэ гэхээр бүгдөө Венийн газрын зургийг харъя. За Вен маань болохоор Безерк гэдэг маань болохоор дүүрэг ойлгочж олно монголоор. За тэгэхээр газрын зургийг харах юм бол Венийн газрын зургийг ингээ харах юм бол за ингээд энэ нэг тойрогчлсон хэсэг маань болохоор 1-р Безерк явдаг байгаа. За тэгээд 1-р Безеркээс ийшээ ингээ 2-р Безерк, ингээ 3-р Безерк, ингээ 4-р Безерк 5 6 гэж явдаг. Тэгээ одоо яг миний байгаа байрал болохоор 9-р Безеркт ордог бахны. Тэгэд эхний тойрог нь дуусаад дахиад үргэлжлээд Безеркүүд явдаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр 10 хэд 20-р Безеркүүд гэх юм бол ерөнхийдөө нэлээд зах руугаа гэсэн үг. Хотын төв рүүгээ болохоор 1-р Безерк, 2-р Безерк явах нэ. За тэгэхээр одоо энэ урд нь бичсэн байгаа 1000 гэдэг бол 9-р Безеркийн байраа гэсэн үг. За тэгээ Vihast-ийн дараагийн байр руу орж үзье. Жишээлбэл манай Отгоогийн амьдардаг байр ах юм бол Хайнбургерштраsse гэж байгаа. Энэ бол зөвхөн охтын амьдардаг байр. Маш хямдхан 235 евро гэдэг үнэтэй. За тэгээд өрөөний хувьд болохоор та нар мэдж байгаа маш олон влог дээрээс Отгоогийн маань гэрээг бас харсан. Хоёр хүний өрөө байдаг. Тэгээд давхартаа нэг цугтай юм галтгоотой. Тэгээд доороо фитнесийн өрөөтэй, угаагч машинтай тийм байгаа. Гэтэ нэг хүний өрөөнд нь болохоор шууд орох боломж байдгүй. Доот нь 1-2 жил амьдарсан, хоёр хүний өрөөнд амьдарсан хүн нэг өрөө рүү орох боломж нэгддэг байгаа гэсэн үг. Тэгэхээр бол энэ бол 235 евроны үнэтэй байх нэ. За ингээд энэ сайтаас та нар маань өөрсдөө хараад хэрэгтэй гэсэн байруудаа харж олно. Жишээлх юм бол бас өөр байшин харъя л да. Margaret ингээд. За энэ ингээд дээрээ хичээл тавтах өрөө нь харагдаж байна. Өрөөний зохион байгуулалтууд бол ер нь бол хоорондоо тун төстэй ингээ хоёр өрөөтэй, ширээтэй хүн болгон зориулсан ширээ байна. Тэгээд нийтийн 0 байна. Тэгээ мөн юм юутай юм байна. Галтгоотой жишээлбэл энд болохоор 99 ширхэг оюутан авах боломжтой байр юм байна. Тэрнийх нь 22 нь болохоор нэг хүний өрөө юутай дүүштэй юм байна. Нэг хүний өрөө нь дүүш бицээ хоёулантай гэж бас байна.
34 ширхэг 2 хүний өрөө байгаа юм байна. Дүүш бицээ те. 3 ширхэг гарсан нэгэ гэхээр энэ нь болохоор яг манайх шиг галтгоон нойлон дотор байдгийг хэлж байгаамаа. За ингээ үнийн хувьд жишээлбэл 267 евро байх жишээний. За тэгвэл бас өөр оюутны байрууд байна. Жишээлх юм бол Уяб гэдэг энэ бас оюутны байр байгаа. За Уяб гэдэг маань болохоор бас нэлээд боломжийн үнэтэй оюутны байр руугаа орох бах. Энэ нь. За тэгээ Уяб маань дотроо дахиад ийм олон төрлийн байрлалууд дотроо оюутны байрууд байгаа. Жишээлбэл Бүргэнландд байна. Уяб Хаус Залцбург гэж байна. Тэгээ байрлалыг ингээ хараад за ингээд жишээлбэл Пилграм 4-р Пиццеркийн тэнд жишээлбэл байх жишээний. Тэгээ үнийг харах юм бол нэг хүний өрөө нь 364 евро гэж байна. Гэтэ нэг хүний өрөө ч гэсэндээ жишээлбэл 0 нь нийтийнх байж болно. Тийм учраас эдгээр мэдээллүүдийг маш сайн унших хэрэгтэй. Тэгээ ихэнх оюутны байрууд болохоор гадаад оюутнуудад зориулсан байдаг учраас англи хэл дээрх мэдээлэл бас боломжтой байдаг байгаа. Тэгэхээр та нар маань бас өөрсдөө сонирхох юм бол Уяб гэдэг энэ сайт руу ороод байраа сонгож харж болох нь байна. За тэгээд жишээлх юм бол зарим дотор байр бас 3 хүний оюутны байр гэж байдаг. 3-аас гадна зарим оюутны байр өглөөний цайтай ч бас байдаг байгаа. За энэ Йоханнес гэдэг оюутны байр маань Pro Person 365 евро гэж байна. За тэгээд интернет нь бас орсон юм байна. Зарим оюутны байр болохоор интернет нь ороогүй байдаг. Тэрийг бас сайн унших хэрэгтэй. Тийм мөн яг ямар метрогоор очих боломжтойг ингээ харуулсан байна. Тэгээ манай энэ болохоор метрог U-Bahn гэж нэрлэдэг байгаа. U1, U2 гэд нэрлэдэг. U гэд харж болно. За тэгээ энэ жишээлбэл юм бол 120 плац байгаа юм байна. Тэрнийх нь нэг хүний болон хоёр хүний мөн гарцсан нэгэ бас байд юм байна. За ингээд эндээс бас ингээ хайгаад хэрвээ та одоо бичгийг хүсэх юм бол тухайн одоо имэйл хаяг руу хандаад өөрийнхөө хүсэлтийг хүргүүлнэ. Одоо окей би англиар эсвэл германаар би ингээ танай оюутны байрыг сонирхож байгаамаа. Одоо би тэднээс орохыг хүсэж байна гэд өөрийнхөө визний хугацааг бодолцоод мэйл бичих хэрэгтэй байдаг. Тэгээд эхлээд жишээлх юм бол энд онлайн ам мэйлдүн гэж байна. Онлайн ам мэйлдэ формуляр гэхээр эхлээд интернетээр өөрийнхөө одоо хүсэж байгаа өрөө болон зүйлсийг ингээд мэйлээр бичээд явуулж болох нэ. Ямар байрыг хүсэж байгаа юм бэ гэдгээ жишээлх юм бол хараад. За үүнээс гадна дахиад өөр оюутны байр байгаа. За би танд Вихастыг хэллээ. Уябыг хэллээ. Түүнээс гадна Уят бин. За мөн энд бас оюутны байр байгаа. Опс. Буруу сайдруулаа. За энд мөн оюутны байр байдаг байгаа. Гэхдээ би яг эдний оюутны байрыг сайн мэдэхгүй байна. Бүгдээр хамтдаа харцгаая. Стипендиум, ангибот. За бүгдээр харталтна. Студент нөгөө нь хаймгээ бичээ. За. За ингээ моноклик 540 585 гэдэг ингээ бас дотор байрнууд болон одоо ийм шинэ баригдсан барилгуудын хувьд болохоор жоохон үнэтэй агаад байдаг байгаа. 495 гэж энэ жишээлбэл А категорийн барилга нь. Тэг хамгийн гол нь манайхан бас байрлалаа сайн хараарай. Гэхдээ U-Bahn-ы метроны будалтай ойрхон л бол хаан часан болно. Тэгэх юм бол 30 минутын дотор хотын төвдөө ирэх боломжтой байдаг аль ч талаасаа. За ингээд 480 евро гэж байна. За энэ жишээлбэл дэлгүүр хэсгэд яхад хэдэн минутын зайтай вэ гэж бүгдийг бичсэн байна. Анх хэлний курс сурж байгаа хүмүүс жишээлх юм бол энэ байрны хувьд болохоор яг энэ дотор хэлний курс чинь явагддаг байгаа. Яг энэ байшингийн дотор. За ингээд уяатын юм сонголтууд тас байна. За бүгдөө нэг рүү н ороод үзье. Жишээлх юм бол ингэж байна. Einzelzimmer
гэж байна. Бад вицэ кохны шин дотроо байгаа 480 € гэж байна шүү. Тэгэхээр одоо яах ёстой гэхлээр detail ansicht. За тэгэнгүүт байрныхаа талаар мэдээллийг ингээ авч зургийг харж болох нь. За дотроо ажлын юм хэсэгтэй 0-тоогоо цэвэрхэн дотор байна. Тусдаа 2 хүний өрөөтэй. Тэгээд дотроо ингээд цугтаа хэрэглэх галтгой болно дүүштэй юм байна. Гэх мэтлэн ингээд та нар маань хайж болох нэ. За үүнээс гадна бас эрцэн хүн оюутны байраас гадна бас яаж байр хайж болдог вэ гэхээр Вегецимер гэж хайж болдог. За энэ нь болохоор Веге гэхээр Wohngemeinschaft буюу хамтдаа амьдрах оюутнууд ингээд нэг өрөөнд ороод тэгээ хамтдаа ингээд нэг том орон сууц 3-4 өрөө байрыг ч юм уу хөлсөлхийг Wohngemeinschaft гэж байгаа. За тэгэхээр ингээ Веге суух нь олно гэд эндээс бас хайгаад хүмүүстэйгээ холбогдож болдог. За иймэрхүү байдлаар прайснууд нь гараад 12 м2 өрөө 375 € гэж байна. 13 м2 өрөө 328 м2 гэж байна. За иймэрхүү байдлаар бас харж болдог байгаа шүү. За 23 м2 өрөө дан эмэгтэй оюутнуудтай юм байна. 350 € гэж байна. За яшаа жишээлбэл авах юм бол кауцион тийм. Бүх оюутны байр дээр бас нэгэн анхаарах зүйл нь юу байдаг вэ гэхээр кауцион гэж юм байдаг. Энэ болохоор англиар бол deposit барьцаа мөнгө гэсэн үг. Тэгэхээр та хэрвээ тухайн айлч дотор байранд хүүхд оюутны дотор байранд орсон та 2 сарынхаа юу хийх ёстой байгаа. 2 сарынхаа түрээсийн мөнгийг төлнө. Тэгээ та гарахтаа бүр нөгөө тэр байрнаас нүүх үедээ тэр мөнгөө буцаагаад авч болдог байгаа. Тэгээ түүнээс гадна ингээ түрээсийн мөнгөө сар болгон төлөх нь байна. За тэгээ ингээ тайлбарууд нь бол энэ дотор ингээ байна. 110 м2 wohnung юм байна. Тэгээд бидний хөлсөж байгаа байр маань болохоор 23 м2 юм байна. Тэгээд зургнуудын болохоор контакт болж ээж яах юм байна. Ингээд ийшээгээ шууд бичиж болох нь шүү. Байрлалын хувьд бол их зүгээр юм байна. 3 дугаар бисер гэхээр их ойрхон болж таарж байна. Жишээлбэл за ингээд та нар маань иймэрхүү байдлаар оюутны байрны мэдээллүүдийг авч болох нэ. За мөн дээрээс нь маш олон хүмүүс Венд амьдралын үртэг хэрвээ гэж надаас асуудаг. Тэгэхээр амьдралын үртэг гэхээр ерөнхийдөө хоол хүнсний үнийг асууж байгаа шүү дээ, тий? Байрных нь үнийг одоо та нар ингээ ерөнхийд нь хаарлаа. Тэгэхээр хоол би тэгэд ирэх байгаа хүмүүстэй зөвлөх юм бол хэлээ сайжруулъя гэж бодож байгаа юм бол гадаад оюутантай цуг амьдраарай, гадаад найз нартай эхлээ болоорой гэж зөвлөнө. Тэгээд хэрвээ та одоо ингээ хүнсний талаар мэдээлэл авмаар ах юм бол би та нарт нэг хаяг зааж өгье. Жишээлбэл Billa.at. За энэ бол жоохон үнэтэй дэлгүүр. Гэхдээ та нар ерөнхийд нь ингээд баримжаа авах боломжтой хүнсний талаар мэдээлэл. За ингээд энэ болохоор онлайн шоп байгаа. За тэнгүүтээ та нар маань ийшээ ороод жишээлх юм бол жишээлбэл бүгдөө хүнсний ногоо харъя. Хүнс болон жимс тэгэхээр одоо ингээд онлайн шоп руу орох байна. Тэр онлайн шоп руу ороод за тэнгүүтээ бүгдөө одоо хүнсний ногоогоо харъя. За жишээлбэл жимс. Юу ч яасан явахтай тий аалс. За тэнгүүт жимс рүүгээ харах юм бол 500 г усан үзэм 2.49 ч юм уу тий. Алим 1.79 цент килограмм нь тэгээд алимын дотор маш олон төрөл байгаа. Дэлгэр гэх мэт ингээ үнийг харж болж байна. За тэгвэл бас өргөн хэрэглээний юуг нь харж болно. Гимээсэ буюу хүнсний ногоог нь харж болно. За тэгээ хүнсний ногоогоо дахиад бас бүгдийг харах юм бол луун жишээлбэл 500 г нь 1.19. Гэхдээ энэ дэлгүүр бас жоох үнэтэй дэлгүүр гэдгийг нь ойлгоорой. Энээс чүт хэдэн центээр багаар бас Hofer гэдэг дэлгүүрээс авч болдог. Тэгээ Hofer маань өөрөө онлайн дэлгүүргүй учраас үнийг харуулах боломжгүй. Тийм байна. Тэгээд
Жишээлбэл 1 кг помидор 2 евро 79, нэг ширхэг чинжүү жишээлбэл 0.99 цент байх жишээний. За тэгээд мөөг шампиньон болохоор 1 кг нь 1.99, саримас 200 г нь 1.89 гэх мэтлэн та нар маань ойр зургийнхаа хүнсний хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг ингээ харах боломжтой. За ахуйн хэрэглээний юмыг жишээлбэл та нар маань DM гэд харж олно. Та нар эндээс л бараг тэгэл ахуйн юмнууд аавна. Тэгэхээр эндээс ингээд за бүгд нар хамгийн ихний нэн шаардлагатай зүйл бол шампунь гэдэг тийм. За тэгээ шампунь хайх юм бол жишээлбэл 2 евро 75 цент гэж байна. За бие угаагч гэж хайх юм бол жишээлх юм бол миний хувьд Teteseptийн бие угаагчийг хэрэглэдэг байгаа. За тэгээд ингээд Teteseptийн хэрэглэдэг бие угаагч 250 мл 1.95 гэх мэтчлэн үнэтэй байх нэ. Тэгэхээр та нар маань ерөнхийдөө ингээд ахуйн хэрэглээ болон хүнсний хэрэглээнийхаа бүтээгдэхүүний үнийг ингээд мэдэх боломжтой байгаа шүү. Эдгээр сайтуудаас хараад за тэгээд хувцсны хувьд болохоор та нар маань сайтууд руу н ороод мэдэх боломжтой. Жишээлбэл H&M-ийн За ингээ H&M-ийн Австри дахь салбар гэдгийг сонгоод та нар орох юм бол хувцсны үнийг ерөнхийд нь бас ингээ ойролцоо мэдэх боломжтой болно. За ингээл иймэрхүү хувцснууд нь 39-59 евроноос ахуулбал ингээл байж гэн. Тэгээ одоо 100 сарын баярын дараагаас эхлээд бүх хувцснууд аягүй сайхан хямдраад эхэлнэ. За тэгээд яг энэтэй ажиллах нь та нар жишээлбэл Zara орж олно. Zara пункт хамгийн гол нь арталт нь AT гэж хичээл. Ингээ харах юм бол одоо Zara-гийн хувцснууд эмхтэйгээс нь ингээл харах юм бол үнийг харж болох нэ. За хямдарсангаас нь жишээлбэл харъя. За тэгэх юм бол одоо ингээл 12 евро, 19 евро гэх мэтчлэн сонголтууд байна. Тэгэхээр одоо бүгдөө хоолой хүнсээ тэгээд байрныхаа үнийг татвар байр тиймэрхүү ингээ бүх өмнөдөө харчлаа. Тэгээд нийтийн тээврийн хувьд болохоор эхнээс дөнгөж ирж байгаа оюутнууд болохоор оюутныхаа тикетийг авна. Тэгэхээр оюутны тикет маань 26 нас хүртэл хүчинтэй байдаг. За тэгээд оюутны тикетээ эхний ээлжин 150 еврогоор аваад тэгээд тэрнээс хойш болохоор 75 еврогоор авах боломжтой байдаг семестр бүртээ. Тэгээд 100-ны семестрт болохоор сарын 30 евро байдаг байгаа. Тэгэхээр та 26 наснаас дээш болчих юм бол одоо би он гараад авна. Болчих юм бол жилийн тикет авна. Тэгэхээр жилийн тикет маань яадаг вэ гэхээр Yas card гэдэг. Тэгээд жилийн тикет нь болохоор 300 евроны үнэтэй байдаг баг. Тэр талаар би яг сайн мэдэхгүй байна. За ямар ч лээсээ иймэрхүү байдлаар Австрид арьс төрж амьдрах боломжтой байх нэ. Тэгээд сургуулийн талаар мэдээлэл надаас амар олон хүмүүс асуусан. Тэгээд сургуулийн хувьд болохоор манай сургуулийн хувьд төлбөр нь 740 гэдэг 54 ч үлээ байдаг. Тэгээд Унивэний сургалтын төлбөр нь болохоор арай жоохон хямдхан байдаг. Тэгээд сургуулийнх нь үнэ нь бас өөрөө тийм шүү гэлээ. Хэлний курс болохоор эхний семестрийн үнэн өсөөд 1000 хэдэн зуун болсон сурагтайсан. Тэгээд ерөнхийдөө та нар маань илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол Амох гэдэг оюутны холбооны хуудас руугаа бичээ. Тэндээсээ илүү мэдээллүүдийг авч байгаарэ гэж хэлэх гэсэн юм аа. За тэгээд энэхүү мэдээлэл маань танаас таалагдсан бол та нар маань бас цаастайгаа хуваалцах маш таа. Тэгээд яанад цагсаар ингэ цагсаад идэв юм аа. За тэгэхээр та нарт маань энэхүү мэдээлэл таалагдсан бол бусадтайгаа шеэрлэх маш таа. За тэгээд шеэрлэх маш таа. Тэгээд дээрээс нь ойлгомжтой захаан бол манайхан тэгээд даа коммент хийсэн нэг асууж байгаа. Тэгээд би чадлаараа хариулахыг хичээх болно. Тэгээд ерөнхийдөө бол ерөнхий наадах юм мэдтээсэн байхаа гэж бодож байна. Тэгээд танаас дагуулсан амжилт хүсье. Тэгээд шеэрлэхээр бэлдэж байгаа бол Амох гэдэг оюутны холбоотойгоо холбогдорой.